шудраг хуваарилтай байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг тулгамж хамгийн том асуудал бол одоо баян хосны хит их ялгарл. Энэ эргээд одоо нийгмийн докторгүй байдал, нийгмийн философиг алдагдуулдаг. Энэ бол арчлыг алдагдуулдаг. Цөөн тооны одоо хүмүүст маш их одоо эрх мэдэл баялаг төвлөрснөөр эргээд улс үндэстэн мөхдөг. Яг хөө тухайн үед тэрнийг хэдэн хүмүүс хожоод байгаа юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ алстаа бол улс байхгүй бол үндэстэн мөх ийм аюулыг бол энэ ялгаатай байдал. Энэ маань нэг талдаа шудраг бос юм шиг боловч энэ үндэсний аюулгүй байдлын асуудал байхгүй. Би бол энэ үүднээс нь хардаг. Тэгэхээр баялагын шудраг хуваарилтыг бий болгохын тулд юу их хэрэгтэй вэ? Тэгэхээр хөрөнгөний цахыг хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Гэхдээ сүүлийн 35 жил хөрөнгөний цахыг хөгжүүлсэн одоо нэг ч ерөнхий сайд, нэг ч засгийн газар гарч ирээгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн суурь философи ойлгоогүй. Суурь механизмаа ойлгоогүй. Зүгээр л чөлөөт зах зээлийг хөгжүүлнэ гэдэг ийм лооцон л ярьсаар гал өнөөдрийг хүрчиж байгаа байхгүй. За дахиад эргээд бид нийгмийн болон улс төрийн философи ярихад Монгол үндэстний амбиц юу юм бэ? Монгол үндэстний одоо өрмөц онцлог юу юм бэ гэдгийг одоолт бид томьёолоогүй сууж байгаа. Бид морь яриад, Монгол гэр яриад, морин хуур яриад, дээл яриад суугаад байгаа байхгүй юу? Тэр бол зөв, бид хөндлөж байгаа энэ бидний уламжлал. Гэхдээ ирээдүйд яах юм? Биднийг ирээдүйд дээл, морин хуур, Монгол гэр дэлхийд тэргүүлэгч улс болгохгүй. Тэгэхээр бидэрт илүү дээгүүр эренбий, илүү одоо оюунлаг ийм амбиц тодорхойлох шаардлагатай байна. Тэгэхээр ер нь бас сүүлийн 35 жил шин чанар хөөцөлтлөө. Мөн чанарыг ярьсангүй. Тэгээ энэ мөн чанар чинь философи ухаан байгаа шүү дээ. Бид ингээл ийм харагдах хэлбэр шин чанар л яриад нэг хэдэн шилэн байшин хотын төвд боссон, гадаадаас одоо үнэтэй машинуудыг хотын гудамжаараа хөлхүүлснийг хөгжиж байна, хөл нийлүүлж. Нэг үеэ одоо бид бас хэрэгэлдэг болчих энтергээд андуураад идэг. Гэтэл бид оюуны хувьд хоосорсон. Одоо 1905 одоо санаж байгаа 1991-92 онд бид нар өсвөлд нэрвдээд картын бараанд орж ирсэн. Тэгэхэд бид нар ийм гундуу байгаагүй. Бид өдөрт 1-2 хэрчим талах идээд явж байхдаа бид өөдрөг байсан. Бид одоо удахгүй шок хэмжлэхэд дуусаад бид дэлхийн баян улс болно. Бид Америк шиг болно гэдэгт монголчууд бүгд итгэлтэй байсныг би маш сайн санаж байна. Гэтэл өнөөдөр одоо тэр одоо хүсэл эрмэлзэл тэр тэмүүлэл ингээд өдрөөс өдөрт гулсан одоо алга болж үүрдийн ядуурлын хавх гэж ярьдаг. Үүрд одоо энэ ядуу байгаадаа дасан зохицох юм руу явж байгаад бол санаа зовж шинээр философи томьёолё л гэсэн.